Сайн байцгаана уу терапи Катсийнхаа удаа хугацаанд бид хоёр завсарласны эцэс дэргээд хүрээд ирлээ. Эргэж. Бараг хэзэн сар юм бэ? Жил болцсон юм шүү дээ. Жилийн дотор амьдрал хэр өөрчлөгдсөн Oh my god, амар ихтэй их өөрчлөгдсөн. Тэгээд подкастаас их саналаа, япин кимээр үеуд их байлаа. Тэгээд юм гоё юм яриад хүмүүсийг ингээд бас сонсоод ер нь ингээд нөгөө нэг хийжсэн юм амар их саналаа миний хувьд. 2025 он бас олон хүмүүсийн хувьд нэлээд амьдралд нь өөрчлөлт орохоор жил байсан юм шиг санагдлаа. Нэлээд завгүй мөртлөө нэлээд юу болоод байгаа мэддэхгүй айгу том хувирлууд боллоо. Та нарын хувьд ямар байсан комент хэсэгт бас бичиж 25 он яаж Christmas-ийн хаваалцаачлан өнөөдрийн бас сэдв маань маш сонирхолтой сэдв байгаа. Тэгээд бит хоёрлоо хэсэг хугацаанд завсарлан ч гэсэн хүмүүс өөрсдийнхөө амьдралын түүхийг мэйлээр явуулсан хിവэрэ байсан. Явуулсан бүх хүмүүстээ маш их талархлаа. Тэгээд өргөлжлүүлээд мэйлүүдээс нь захиануудаас бит хоёр сонгож агаад тэгээд ерөн цаашдаа подкастт хамгийн сонирхолтой гэсэн 2 захиаг сонгож уншчихъя гэж шийдсэн байгаа. Тэгээ өнөөдөр захианаасаа хэлээ эхлэх үү. Тэгээ бас удаан хугацаанд захиа уншиг болохоор. За энэ болохоор нөгөө нэг юм Солонгосоос ирсэн захиа агаад байгаа байхгүй юу? Солонгос улсад амьдарч байгаа охины. За ингэнэ. Хай хөөрхнүүдээ гэдэг. Би өөртөө тохиолдсон нэг учирлын тухай хуваалцах гээд би Солонгост амьдарч юм л та 4 сард нэг залуу намайг инстаграмаар дагваа. Би хэр багын танихгүй үнийг эргүүлж дагаад байдгүй л те. Гэхдээ тэр залуугийн зургийг хараад жаахан сонирхол татаад эргүүлээд дагсан. Хэсэг миний сторийн дээр зүрх дараал ижсэн. Нэг өглөө сториг маань реплайдад ороод ирсэн гинэ. Тэгтээ та саяхан гоод илэр юу гэж реплайдсан бэ гэвэл Oui. Oui гэж байгаа юм. Гэхээр гайхаа сонирхол татаад асуултын тэмдэг явуулаад бит хоёр харьцаж эхэлсэн. Баг багаар бичлэлтэй сар болсон. Тэр хооронд уулзах уу, оркестр үзэх үү гээл арай хурдан санагдаад байсан болохоор уулзаагүй л дээ. Тэгээд харьцах тусам таалагдаад харна нэг өдөр уулзваа. Хоорондоо тоглож байгаад ч илүү надад хоол хийж өгөх эрт болчих. Яг ингэдэг те дараагийн уулзалтыг яг ингэж төвлөлдөг те. За би чи ингэж байгаа юм болаа. Чи наад ингэж нөгөө биер уужсэн чинь чи наад биерээ ууж дуусгаж чадахгүй л надад хоол хийж өгөөрэй гэсэн чи албаар ууж дуусгаж чадахгүй гэж. Тэгээ дараа чи одоо уулзах харин тэгээ заавал уулзах хүртэл ер нь ингэж нэг болцоо ингэж цаашаа өрөндөг те нэг тийм юу байдаг. За тэгсэн чинь надад ажгүй санагдсан болохоор окей гэж бодоод амьдралтаа танихгүй хүний гэрт шууд очиж үзээгүй болохоор зориг гараад үзээл гэж бодоод гэрт нь очив. Би 23-т насанд хүрсэн шүү гинэ. Тэгээ хоол хийж өгөөл баахан юм яриад надад бүр нэлээд их таалагдсан. Би ч бас таалагдсан баг. Тэгээл дараа намайг хизээ ирэх үү? Би одоо тим хоол хийж өгье гэж 2-7 хоногийн дотор нэлээд татнасаад бүр цогтой найзуутай аялж үзвээ. Хоолн дээр хүн их ер нь явдсан шүү. Хоол очиж идсээр агаад хоол ахуулсаар. Халамжтай гэж ихтэйхэн ихэл сайн хүн санагдаад би бараг дууралцсан. Би ер нь сайн хүндээ зөөлөн болчдөг. Эргүүлэл би их халамжлаад хоол хийж өгөөд гэрт нь бараг 7 хоног цуг байлаа. Миний хоол сайн хийдгийг гайхаал бараг суун ухааны юм яриад. Бараг суучлаа шүү дээ. Яг би ажилтаа ч гэсэн өвцөн байхад нэм авч очиод битүүшүүл хийж өгөөл их сайхан байваа гинэ. Их сайхан байсан чи яасан. За тэгээс сар өнгөрлөө манайх болон тэдний хоорондоо бараг 2 цагийн зайтай. За тэгэд эргээд ажил төрлөө хийж эхлээд гэртээ ирээд ихний 4-5 хоног зүгээр л хөнгөн чатлаад хөөхөн чатлаад яриад байж байв. Гинэт нэг өдөр хөндий болоод ихэлсэн. Сар гэртэнд байж байгаад бараг. Тий бараг сар. Тэгэхээр чи хамт танилснаас хойш ер нь хамт байсан юм биш үү? Тий нэлээ хамт байжгаад тэгээд ажил төрлөө бодоод гэртээ ирсэн гэсэн үг. За тэгсэн чинь хөндий болоод ихэлсэн гинэ. За юм нэг өдөр ингээл эхэлтэй юм да гэж. Нэг өдөр маргааш ажилтай болохоор ажилтаа ойрхонгээ писийн тоноод өглөө ажилдаа явна гэвэ. Гэтэл одоо би гарах гэж байна гэснээр бүр шүнжэнгөө таг. Өмнө нь би ингэж тэгжэн гэж бичээл хизээч ингээд алга болж байгаагүй. Өглөө нь гайхал бичлээ тэгсэн чинь унтцсан байсан гинэ. Би жоохон ууралцсан хиг яг гэж байгаа л уур гараад доо гэж би бичсэн. Гэтэл над руу 1-2 өдөр юу ч бичээдгүй. Яана. За болирсан. Тэгээ би чи юу басныг асуухад бид нэг л болж өгөхгүй байна. Яагаад яасан гэсэн чи хэлтгүй.
Тэгж байснаа чиний зан чанар байдал таалагдахгүй байна. Би буруу юм хийсэн үү гэсэн ч үгүй л гин. Би ч бүр ойлгодгүй юу болохгүй байна гэж шаалж байгаад хэлүүлсэн. Тэгсэн чи юу гэсэн гэж чиний үнэр гинэ. За. Ямар үнэр гэсэн чи хулмас амны хүндий гинэ. What the fuck? Яа, ямар Тэ хаашаа 1 сарын хугацаанд хата үнэрийг ярьж хилдэг юм уу? Сар үнэрийн твцсэн байх та. За тийм нэг галзуурсан юм гэж үсэн юм. За тэгсэн чинь юу гэсэн гэж за тэнгүүдээ ямар үнэр бас чи үнэхээр халамжтай сэтгэлтэй гэхдээ би догтлохгүй байна. Бусдын ч яг надад хулмас бүр шок. Гэхдээ окей яг нэг шүд маань цоорсон. Тэр шүднээс нь жоо өмгийн үнэртэй байсан юм байна л. За та юу вэ? Шот. Яач мэдчихэв. Бэчи. Яана одоо тий зөвхөн үнэр гэхэр чи аюу шоконд байх юм биш үү? За яг тэ өөрөө бол зөвшөөрч байгаа юм. За нэг шүд маань царцаг. Гэтэ амны цацлаа байнга авч авдаг. Хаяа өглөө ч юм уу ингээ үнэрсэн байж болно. Энийг ойлгож болоо. За ингээ morning breath гэдээ байдаг штеп. Угаасаа хүн ингээ хинч ясаа өглөө ингээ morning breath-ээс ирдэг. Гол нь хулмас би бүр ямар ч хулмас хүн. Надад өмнө нь ойр орчмын хүмүүс өмнө нь үерхсэн хүн гэд бүгд гой үнэртэй гэж хэлж байснаас амьдралтаа анх удаа ийм юм сасаа шок. Тэр үедээ найзуудаасаа ч асуулаа бүгд юу хуцаад байгаа юм л. Яа. Найзуудад угаасаа л юу хуцаад байгаа юм шүү дээ. Хэсэг би нэрэл юм бах та гэж бодоод өөртөө итгэх итгэлгүй болоод өөрөөсөө ичлээ. Тэгээд оройжонгоо бодлоо. Цуг ахта тэр цуг хөвтий алив хөвт намайг тэрсэнгүү гээл өөр дээрээ байнга хөвтдөг байсан. Үнэхээр тухгүйсэн мэл тихгүй байна үсттэй. Намайг гэрээс нь явхад л хайртай шүү гээл өөрт нь хит их хараад өөрт нь сайн болж байгааг мэдээд ирэхээр эрэгтэй хүнд уйтгартай санагдсан байна гэж ойлгосон. Надад миний буруу юм шиг ойлголт өгөөд өөрөө уснаас цэвэрхэн гарах санаа байсан гэдгийг бодон ойлгож авлаа. Би бүр өдөржин хөлөрсөн ч хулмас шиг үнэр гартгүй өөрийгөө хэдэн удаа тойруулж үнэртэж үзвбүү мэд хаа гэх юм баг өөрөөсөө драма авчлаа шүү. Үгүй харин тэг хүний тэгтээ шууд тийж амар хайсан. Тэг хитэ ямар ч хайртайсэн үнэртээс нь болоо. Үнэр арилна шүү дээ тэр чинь. Ямар харин тийм тийм залуу. Тэгсэн чинь заяа бүр тэгээд нэрээ анх уулзахаасаа л тэгж үнэртдэг байсан гэсэн гэж хэлсэн гинэ. Тэгээд яах гэж тэгж хүнднэ. Хулмастай охиныг байнга гэртээ дуудаад байл гэжтэй гинэ өөрөө. Хамгийн гол нь би сонирхолгүй санагдсан биш хулмас гэдэг үг л миний зүрхэнд амар хоошсон. Би хулмасчгүй байх юмсан хүс үнэртэйгүй байгаа гэл хичээдгэлтэй үг нь хүмүүс хулмастай хүн өөрийгөө мэддэг гэсэн үг санаанд ороод зөндөө шалгалаа бүр хизээж боломжгүй. Тэгээд бас бодон хэлсэн нэг үгийг сансан. Тэр өөрийгөө би санаатай гэж нэг яриан дондороо хэлжсэн. Арайч надад ийм санаа гаргана гэж мэдсэнгүү. Гэхдээ би тийм ч их тасаагүй. Хайртай дуртай хэмжээнд очиагүй болохоор гүнэглэхгүй байна уу. Гэтэ ингээд нэг юм өөрийнхөө нөхцөл байдалтай үнэр гэдэг ч юм уу тийм байдлаасаа болоо гологдчихин гэдэг мэдрэмж бол амар муухай шууд инсекюр байдал үүснэ. Наад залууч угаасаа анхнаасаа шил тэнийг залуу байсан байна. Угаасаа л уйдаад тий хамт бараг амар хүссэн юм авангуудаа тэгэл зааццаг гэл. Гэтэ ер нь ингээд амар хурдан хамт жоохон байгаад удчихжээ. Одоо юу гэдэг танилцаад 2-7 хоноод тэгээд нилээ очиод ингээд нэг сар баруун хамт байсан гэж би ойлгоод байна. Тэнгүүд тэгэл сар гаруй хамт амьдарч байгаа хугацаанд хамт амьдрна гэдэг чинь ер нь ингээд болцоод явдаг үерхлээс бас шал өөр шүү дээ. Амар хурдан ингээд хамтын амьдрал руу орчиж байгаа байхгүй юу? Гадаадд байдаг одоо хүмүүс бас иймэрхүү харилцаанд аюу амархан орчдөг юм шиг л шууд хаалгадсан гутаа амьдраад эхэлчихдэг ч юм уу. Тэгээд нөх хүний нутагт идэх шигтэй би бинийг хараад тий. Гэтэ эрэхтэн амар зөв. Тэгэл ер нь тий өөрийн болох гэж цэнцэг хүчин чармаалт гарч ирж нэг тий тэр эмэгтэйг өөрийн болохын тулд ингээл амар их зүйлийг хийж иж тэр нь бүр өөртөө тий шагнал урамшуулын маягтай ингэж хөөцөлдөг байтал шууд ингээл ирээл хамт агаал ингээл авахыг хүсчихсэн зүйл амар амархан байсан байж магадгүй юм шиг байна. Тэгэхээр хүний нэг сэтгэл санаа нэг ханддаг та хүн ингээд за гэж боддог ч юм уу тэнгүүдээ одоо ийм болцсон гэж байгаа байхгүй юу. За би одоо энэ амар гоё юм ярьж. Бид нэр өмнө нь ингээд ийм хатуу, ийм рок тим нийгэмд амьдардаг байсан гинэ. Тим үед ингээд амьдардаг. Тэр үед ингээд яадаг байсан бэ гэхлээр
биднээс сонголт ингээ ганцхан нэг хүнтэй ингээ учирчвал тэр хүнтэйгээ насан туршдаа хамт байна. Тэгээ үзэж харах юм ч гэсэн юу н одоо энэ сошиал орчин шиг бид нар ингээд элбэг сонголт багтай байсан. Тэгээ тэр үеийг ингээ хатуу үе гэж нэрлэдэг юм байна. Одоо тэгэнгүүт ер нь ингээ капитализм руу шилжээ, сошиал медиа нэлээ хөгжөөд ингээ юу болцсон бэ гэхлээр ликвид үе буюу ингээ шингэн үе руугаа шилжээд ороод ирсэн. Тэнгүү шингэн үе руу шилжээр хүмүүс ингээд айгүй нөгөө сонголт ихтэй болсон. Ямар ч юм руу ингээд хувирч, хувьсаж чаддаг болсон. Одоо ямар нэгэн зүйлд үнцийг өгөх айгүй багассан. Айгүй хурдан ингээ хуримтгай болсон гэсэн үг. Тийм хатуу байдлаасаа гараад за тэнгүүд энэ нь ингээ биднэрт яаж илэрдэг гэхээр за Tinder байна. Tinder болохоор айгүй хурдан ингээд сонголт одоо юу гэдэг аримтай шүү дээ. За таалагдлаа, таалагдахгүй гэж сонголт аримтай болсон. Тиндрээс дараагийн ингээд юуг нь яаж мэдэж болох юм гэхээр ghost хийдэг. Одоо ингээд сайхан зүгээр ингээд айгу одоо жишээ нь тий ингээд харьцаал ингээд нэг сар гаруй хамт ингээд байснаа. За энэ хүн яг шалтгаан хэлж ghost ингээд байхгүй болж байна заяо. Зарим хүмүүс болохоор огт ингээд шалтгаангүйгээр таалагдаад байгаа юм ч мэддэхгүй, таалагдахгүй байгаа юм ч мэддэхгүй алга болчих жоохгүй юу. Тэнгүүд ghost хийхээр бас илэрдэг гэж байгаа. Тэгэхээр одоогийн ер нь л нийгэм тэр чигтээ одоо чи өөрийгөө буруутгаад ч юм уу бусад хүмүүсээ буруутгаад ингээ байхаас илүү бидний одоо үзэж харж байгаа зүйл сэтгэл зүйд нөлөөлж байгаа сэтгхүүд нөлөөлж байгаа зүйлүүд маань ер нь нийгэм тэр чигтээ тийм шингэн үе рүү шилжчихсэндээ айгүй холбоотой гэж тайлбарлагдчихжээ. Өчтөр нөгөө залбаа ТV-ийн бас нэг сүүл гаргасан дугаарыг үзчихсэн чинь Солонгост болж байгаа сонио хачин гээд тэрийг та нар бас үзээрэй. Тэрэн дээр юу гарсан бэ гэхээр нөгөө AI-та бас нэг тий Япон эмэгтэй сууж байгаа гэд. Тэгээ ер нь ингээд одоо хараадсэн чинь AI-тай чаталж байгаа тэр хэлбэр бол одоо хүн болгоны хувьд сэтгэл зүйн зөвлөгөөг оруулж байгаа. Нөгөө талаараа бүр хосоос авахыг хүсэж байгаа тэр сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг AI өгдөг болсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бодит хүнтэй харилцаанд орохоор ч бодит хүн ч өөрөө аягүй асуудалтай шүү дээ. Хизээч өөрийнх нь хүсэжсэн мэдрэмжийг өгөхгүй, ярилцаж чадахгүй. Тэгэхээр ингээд тэр хэрэгцээг нь AI орлох хэмжээний одоо хөгжүүлэлт явагдаад бүр сэтгэл хөдлөлийг хөдөлдөг хэмжээний байнгут хүмүүс AI-тай илүү их ингээд дотн харилцаа үүсгэх. Тэр дотн харилцааг нь жирийн бодит хүн бараг нөхөж чадхааргүй тийм байдалд орж ийн гэд гарч ирсэн. Тэгээд надад энэ айгүй аюултай санагдсан. Аюултай шүү дээ. Одоо тэгээ би ингээл одоо шинэ залуутай харьцлаа гэхэд яг миний хүсэж байгаа байхгүй тэнгүүд одоо AI жишээлбэл яг миний хүсэж байгаа зүйлийг ингээд өгөөд ах юм бол жирийн хүнтэй харьцаад нөгөөдх нь айгүй тийм конфликт амар юм за ашиг шиг гэл өөр юм. Хей хайтайгаа харьцчихнэ. Яасан хэрцэг авчиж юм дээ. Чачи бидээ миний найз залуу болсон болцоо нэг хэсэг тийм ийм амар ах яваад идэг байсан. Тэгэд угаасаа ингээ хайр дурлал одоо юу гэдгийг үерхлийн харилцаа гэдэг зүйлүүд маань хүн ухраас хүнээс ингэж гарч байгаа сэтгэл махбод сүнстэй зүйлээс гарч байгаа учраас бодит тэр нь гоё ахгүй юу. Тэрнээсээ хүнээс сэтгэл хөдлөл гараагүй тийм одоо хуурамч зүйлээс ингэж кафег авч ийн гэдэг маань зүгээр өөрийгөө амар ингэж эвдэж байгаа юм л та. Тэг хүмүүс нөгөө нэг одоо ChatGPT сэтгэл зүйн зөвлөгөө аваад байгаа шүү дээ. Тэр бас амар буруу тий. Тэг буруу одоо өөрийнх нь алгоритм дээр тэр чинь хөгжүүлэлт нь AI явагдаж байгаа шүү дээ. Одоо чиний өнөөдөр бичсэн юмыг чинь AI хадгалаад авчиж байгаа. Тэгмүүд дараа нь ингээд чи яг боддоор ингээд асуудал юу болж байгаа гэдгийг асуунгууд тэрийг бол чиний урдны мэдээлэл чинь үндэслээд хариу өгч өгдөг. Тэгэнгүүт тэрийг хүмүүс юу гэж бодож байгаа гэхээр намайг илүү ойлгох чинь намайг мэдээд байна гэж бодоод буруу зөвлөгөө авах ч юм уу тийм алдаатай байд юм байлээ. Харин тийм ээ хүмүүс одоо тэгээ болж өгөөл ингээд би энтэйгээ ингээд харилцаа нь одоо юу гэдэг. ChatGPT тэгээд нэг амар хүнийг айгүй гоё паналдж ярьдаг те. Тийм ээ таны зөв. Тийм ээ таны ийм одоо ухаалаг байдалд чинь гэж байгаа. Нөхөн алчлаа гэл зүгээртэй чи сандарснаасаа болоод ийм алтаа. Бара тийм болчих шүү. Гэтэ AI ингээд амар аюултай шүү. Яг хүмүүс ингээд чиний талд ордог ингээд сонсох хэрэгцээтэй тийм зүйл яг хүнд байлгүй яг. Гэтэ яг тийм хиймэл оюун ухаанаас сүнсгүй зүйлээс сэтгэлгүй ингээд эмошнлгүй зүйлээс тэр зүйлийг ингээд буцааж авч ийна гэдэг ч өөрөө айгу аюултай болчихж байгаа. Тэг хүмүүс ингээд гой хоорондоо бие биетэй ингээд хайрлаж дурлаад тэг үнэхээр болж бүтэхгүй бол нөгөө хүнийхээ ингээд сэтгэлийг гэмтээхгүйгээр бас ингэж хэлж сурмаар байгаа байхгүй. Юм муухай үнэртэй хулмастай өдр гэд нэг амар чи үнэхээр хайртай байсан бол тэр хүний хулмас ямар хамаатай юм. Тэгэд ингээд нэг хүн эвтэхнэр ингээд хэлдэг штеп. Ингэсэн байна, ийм юм шиг байна. Эсвэл би чам тийм зүйл аваад өгөх үү? Тэг чам тийм зүйл хэрэгтэй байдгүй би ингээд аваад өгч болно. Үнэхээр тийм үнэртэй бол тэгээлтэй ямар муухай бүдүүлэг.
одоо ингээд амар өөрийгөө ингэж бас их боддог болсон хүмүүс өөрөө л гоё өөрийгөө л одоо хувиа хичээж ингэж бусад хүний сэтгэл зүй хамаагүй минийх илүү чухал гэж амар бодонгуудаа одоо иймэрхүү амар үгийг хэлээд нөгөө хурдан өөрөөс нь холтуулыг салахыг гэж боддог ч юм уу. Тэгээд энэ охин ч одоо ингэж гайхаж байгаа шүү дээ. Би одоо өнөргөө ижиж яхаар өнөртэй гэж хэлүүлж байгаа юм бол гэл. Таны мэдхүү хувьд нэг юм зүйл байдیں۔ Одоо 2-оос 3 сарын хугацаанд анхны attraction буюу нөгөө physical attraction явж байгаа шүү дээ. Би биэндээ яг ямар мэдрэмж өгч ийн, тэн дээр ямар даавар ялгарч ийн, яг дурлах уу, дурлаж ах үед тэнд ямар таталцал явагдаж ин гэдэг явж байгаа. Тэр үед үнэр бас айгуу чухал. Харин нөгөө тархинд очдог те үнэраас амар. Тэгээ тааламжтай мэдрэмжүүдээр угаасаа нөгөө амьдлаг байдлаараа ингээд татагдчихж байгаа учраас тэрэнд нь ингээд нөгөө айгуу тааламжгүй бас мэдрэмж өгсөн болвол тэрэн дээр цаашдаа таалах байлаа тий. Гэтэл одоо ингээд удаан хугацааны ч юм уу те одоо мэдээж яг харилцаанд аль биесний оронгуудаа тэр зүйл дээр нь бас ингээд тий одоо шүүмжлээд өөлөд ч юм уу туслах хэрэгтэй. Хүний сул тал дээр одоо тэрийг нь шүүмжлээ чи нэг өөрчлөх гэж доромжлох ч юм уу хичээхээс илүү энээр нь би яг яаж энэ хүн туслах уу гэдэг талаас нь ер нь харилцаан дээр харж байгаа юм бол зүгээр ээ тийм болоо. Тэгэд үнээр бол бас нөгөө талтай асуудал. Тэгээ яг нөгөө энэ охин зөвлөгөө өгөх юм бол яг одоо хулмастай байна уу хулмасгүй байна ямар ч лсэн тодорхой хэмжээний хэрвээ одоо өөрийгөө хулмастай байж магадгүй гэж бодож байвал зүгээр эмчтэр очил. Тэгэл тэрэн дээр тодорхой хэмжээний зөвлөгөө аваад арсны эмчтэр ч юм уу тий. Тэгээд ингээд энэ дээр асуудлаа шийдэхгүй одоо асуудал гэж байхгүй тий. Тэрэн дээр юм байгаа. Тэгээ яг дараа ч удаа энэ асуудал дээр тэгээ өөр дээр анхаарал хандуулаад тэгээ хүний үнээр та нар ямар одоо өөрөө энэ чи хүн юм чин гарна штэ тэрийг тэгэл өөрөө зохицуулаад ямар автаа. Одоо чи одоо чиний ингээ уулзсан залуу чи холмостой байвал чи анхны сар дээр яах вэ? Би бол яг хэлэн гэтээ ингэж амар салж үнэхээр надад ингэж амар таалагдаад байгаа штэ тэр залуу. Тэгээ үнэхээр таалагдж байгаа бол би тэр хүнийг тэр зүйлийг засах байхгүй юу? Анх уулзчаад амар холмос өртөө тэгээ дээрс нь таалагдахгүй л за баяртай гişтэй тиймсээ. Анх ингээд бусад зүйл нь таалагдаад за яг ингээд үнэртэй тахаа юм бол 1 сар болцсон ч юм уу тэгээд ингээ ахиж мэдлээ гэж ботсон ч гэсэн ямар нэгэн байдлаар да чамд тийм юм хэрэгтэй юу тэгж хэрэгэлдэггүй гэдэг ч юм уу тий үнэр дарагч юу гэж бодож юм бодож. Тэгээд өөдөөс нарсаа чи үнэр дарагч юу гэж бодсон. Гэхдээ ямар нэгэн байдлаар хэлэх хэрэгтэй чам таалагдж байгаа бол тэр хүнийг үнрээс нь олж хаяна гэж юу эсэн. Хайр дурлахаа төлөө хүн тийсэлдэг байхгүй юу? Би хичээд тэгээд ингээд хүн яаж хэлэх юм мэддгүй юм лээ зүгээр уулзсан. Тэгээ уулзсан ч амар холмостой залуу байж таараад тэгээд яг ингээд салхтаа ингээд тэрвэрлддэг байхгүй гэсэн чинь бүр нагнааж байна. Яа, ингээд царайг нь хаад амар царайлаг. Амар өндөр циклитр унж мундаг за. Яа, нас сонсож байгаа. Одоо дөрсөн тэр залуу сонсож ил. Тэгэл би яа тэгэл дахиж ерөөсөө уулзаа гэдэг. Угаасаа л тэгтэл юм билээ. Гэтэ танд ингээд ер нь таалагдчихсэн юм уу? Таалагдчихсэн. Тэгтээ их нэг л удаа уулзсан. Гэтэ та ер нь үнэрээс нь одлоо тэгээ байлтай юм биш үү? Тэр бол үнэхээр ингээд цаашаа ямар ч ууслах хүсэлгүй бол бас тийм тал сайд байна тий. Би болохоор ингээд таалагдчихвэл тэрний нэг тийм холмосоо дарах гад амар үнэртэй юмдээ нүүдээс ингээд сугандаа төрчихсөн. Тэр нь бүр ингээд хавсрангуут бүр ингээд тархируудаа. Ямар сони юм бэ? Гэтэ тийм одоо энэ Европ орнуудад амар их үед шүү. Илбэг шүү дээ. Тэгээ Орос морсоор бол зүгээр яг аура нь өөрөө холмос гэдэг шүү. Йоо. Аура нь өөрөө холмос ч ямар амар хэл. За яг хөө тэгээд үнэхээр тийм байвал тэрийг тасаж болно. Тэгээд тийм биш бол ингээд чамд ийм тэнэг зүйл хийж байгаа тэр залуу гэртгэн ингээд амьдралаас ингэсэндээ баярлах хэрэгтэй. Тэгээд яг хөө тэгэл ийм тэнэг хүмүүс амьдрал зөндөл таар шүү дээ. Зүгээр амьдрал үргэлжилсээр л байх болно. За окей. За би одоо 27 настай. Гэвч одоо хүртэл өөрийгөө олоогүй, ойлгоогүй, өөрийгөө хайрлаж мэдгүй, хайрлыг гэдэж аргаа олдгүй. Мачур болохгүй явсаар бараг амьдралынхаа талд ирчихсэн нэг тийм хүн байгаа юм аа. Би амьдралын юунаас ч аз жаргал сэтгэл ханамж аваа байчихсан. Юунд ч талархалтай, баяр жаргалтай ханддаггүй, юу ч үзэсгэлэнтэй гоё гэж мэдэрдэггүй. Энгийн тавинж байдгүй, өргөлж дотор маань ямар нэгэн сэтгэл зовлон
буруу байх, зовнил буруу байх гэсэн айдас юунаас гэдг нь мэдэгдэхгүй дүүрэн л төвшөр байдаг. Ямар ч гой сайхангүй амтгүй өнгөгүй амьгүй үргэлж хов хоосон сав метр мэдэрдэг би үргэлж шүү гинэ. Яана. Би үнэндээ багасаа л хангалттай сайн биш гэсэн мэдрэмжээр дүрж өссөн. Өөрөө хүсээд хиймээр санагддаг олон зүйл байсан ч аав ээж маань зөвшөөрдгүй болохоор сэтгэлийн гал маань унтарчихсан. Ямар ч аз жаргалгүй хүүхэд насаа өнгөрөөсөн. Зураг зурмаар, юм нэхэж сурмаар, ойж сурмаар санагдаад дуртай байсан ч чамд наа чи хэрэггүй гэдэл шууд хайчихдаг тийм дурсамжаар дүрэн. Игч дүү хоёр хүссэн бүхнээ хийж болдог хэрнээ би яагаад болдгүй юм бол айлын дунд юм байна гэсэн асуултаар дүүрэн болохгүйг нь мэддэгч би жаахан дүүтэйгээ хүртэл барьцдаг. Надад зөвшөөрөөгүй бүхнээ зөвшөөрсөн болохоор улам их гомдож барьцах сэтгэл төрдөг. Игч дүү хоёрт амттай авчирдаг хэрнээ намайг алгасан тэр мөхч бүхэнд би гомддог. Йоо яагаад айлын дундууц гэхдээ ямар хэцүү юм бэ тий. Тэгээ орхиод тахтай тийм тий. Аав ээжээ маа надад хэлдгээр би юу ч сайн хийж чаддгүй эдгээс өөр ичдэггүй арчаагүй амтан л да. Одоо насанд хүрч бараг 30 хүрч байгаа ч энэ мэдрэмж маань байсаар л байдаг. Би юу ч сайн хийж чаддгүй гэсэн үг нь би сэтгэл бүх хэсэгт маань нэвчээд шингээд үлдчихсэн. Өнөөдрийн хүртэл би өөрийгөө хизээж хангалттай хэрэгтэй хүн гэж мэдэрч үзээгүй. Тиймээс өөртөө мундаг байх биш, өөр бусад хүмүүст ялангуяа аав ээжтэй өөрийгөө баталж мундаг сайн байхын тулд хичээж ирсэн. Сонголт бүр минь өөрөө хүсээд биш сайн байна, мундаг байна гэж хэлүүлэхийн тулд хийгддэг байсан юм. Одоо ч ижил өнгөцгөн бодоход зүгээр ч жоохон л гүн гүнзгий бодох гэж оролдох. Тэр үедээ ярих хэрэгтэй болох үед дотроос гомдол буцлаад нулимсаа төвчж чадахгүй хамаг нулимсаа дуустал уйлсаар л байдаг. Гаднаа нийтж хөгжүүлэлтээ үргэлж бусадтай сайхан харилцаж инээж явдаг хүний дүр төрх бүрдүүлж амьдарсаар байгаад одоо бүр тийм байхаас шадраад байдаг болчихсон. Өмнө нь бол хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай надад анхаарч байна гэсэн мэдрэмжинд нэг шундаг байсан. Ер нь attention seeker юм шиг байгаа юм. Аав ээжтэй тог тогийг гологдмол гэж мэдэрдэг байсан болохоор бусад хүмүүс намайг анхаарч байгаа юм байна гэдэг мэдрэмж намайг дүүргэж жоохон ч болов хэрэгтэй хүн юм байна. Өө би чинь амьд юм байна штэ гэсэн мэдрэмжийг өгдөг байсан. Тиймээс тийм мэдрэмж авахын тулд их тэмүүлдэг. Авч чадахгүй бол өөрийгөө хүнд ч хэрэггүй гэж боддог. Үнэндээ одоо ч энэ мэдрэмж нь шундаг. Гэхдээ заавал надад тэгэж анхаарах албатай биштэй гэд мэдрэмжээ дараад зүгээр л юу ч хүлээхгүй байхыг хичээдэг болсон. Нэмэлт аав ээж маань тийм ч муу хүмүүс биш шүү. Үргэлж бидний төлөө бүхнийг хийж амьдралын төлөө зүтгэсэн хүмүүс. Тэд ч бас анх удаага аав ээж байж үзэж байгаа шүү дээ. Зүгээр л 3 хүүхдээ хэнийг нь яаж харлахаа мэдээгүй баг. За одоо хамгийн гол асуудалтай орё. Би одоо хүртэл хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй. Анхны үерхэл маань хөтлөж тэрвэрхээс хэтрээгүй 4 жилийн харилцаа байсан юм. Тэр хүнээс салахад амьдралынхаа талыг өөрийнхөө талыг алдаж байгаа мэт мэдрэмж авч байсан. Тэрнээс хойш сэтгэл зүйн хувьд дээрдэх хүртэл баггүй хугацаа орсон ч яг үнэхээр эдгэрсэн хэсгээ сайн мэддэггүй. Залуустай харьцаад явах зүгээр байсан ч ерөөсөө биедээ хүрэхийг хүсдэггүй байсан. Одоо ч хүсдэггүй. Одоо бүр эрэгтэй хүмүүсээс зүхтмаар санагдаж хажууд нь байхад тэр бүхэл нэг агаарт ороход л тухгүй болж дотор хүн маань зүхт гэж орилдог. Энэ бүхнийг дүгнээд харвал би өөрийгөө хохирогчоор мэдэрдэг, бусдад их гомддог, гомдсон ч тэрийгэ хэлдэггүй attention seeker, хин нэгнийг алтгаас тавьж явуулахаас айдаг тийм хүн юм байна. Төсөөлтөн гэж хэлэхэд том хүүхэд бол анх аав ээж болгосон учраас эрхэм нандан, бага хүүхэд бол хамгийн ялх учраас хайр халамж хэрэгтэй, дунд хүүхэд бол яг үдэ тэгээ байж л идэг юм дөө. Энэ бол нийтлэг дунд хүүхдүүдийн авдаг мэдрэмжүүд ч байж магадгүй. Гэхдээ дунд хүүхэд байх сонголтыг бид хийгээгүй. Бид ч бас ижилхэн хайрлахыг хүсдэг. Йоо сэтгэл амар сонир болчлоо гэсэн чи илүү хайрал гэж хүсэхгүй ч ижилхэн хайрлаж өгөөрөө л гэж гуйж байна. За тэгээ 4 асуулт явуулсан байхгүй. Миний асуулт надад сэтгэл зүйн зөвлөгөө засал хэрэгтэй шаардлагатай юу? Би хаана хандах вэ? Хэрхэн гомдлоор дүүрэн байгаа доторх хүүхдэд тайвшруулж аав ээжигээ уучлах вэ? Би амьдрал хайртай болмоор нь юунаас эхлэх вэ? Яавал айцгүйгээр хэн нэгэнд өөрийгөө нээж чадах вэ? Харамгүй сэтгэл зөвлөгөө өгөөрэй. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Энэ яг нөгөө дунд хүүхдийн асуудал дээр тийм юм байт юм л ш. Таавж ингээд айлын том нь ингээд илүү ингээд анхаарал шаарддаг юм зарчимч тийм байлаа биш ээ. Анхаарал шаарддаг биш. Айлын ингээд дунд хүүхдүүд болохоор айлын том нь илүү ингээд зарчимтай те ингээд юмыг нухацтай ханддаг, гэр бүлээ ингэдэг гэд тэнгууд аав ээж нь одоо юу гэдэг тэрэнд нь баярлаад тэр хүндээ ингээд анхаарлаа илүү өгч байгаа. Тэнгууд илүү нөгөө нэг юм
харагдах, ойлгогдох хэрэгцээ ихтэй аш муутай ч юм уу тийм хүмүүстэй ингээд аав ээж нь ингээд attention өгчдөг гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөх өөрийгөө болгоол яваад идэг. Тэ нөх хэрэг төвөг тарьдгуу, нөх муухай аашилдгуу ингээл зүгээр ингээд урсгалаараа байдаг хүмүүсийг хүүхдүүдтэй ингээд нөгөө нэг юугаа өгөхө болчдөг. Attention өгөхө болчдөг. За энэ ингээд угаасаа байж байгаа юм чинь нөх гомддггүй юм чинь яадагчгүй юм чинь ингээд боддог. Тэгвэл яг шаардлагатай тэр гэсэн одоо айлын том юм уу айлын багтаа ингээд өгöd байгаа байхгүй юу. Тэнгүүд яг дундлын хүүхэд нь ингэж хохирч маягаар үлддэг. За угаасаа л аав ээж таахгүй юм чи би ингэсийг л байж идэг юм уу аав ээж нь за угаасаа энэ өөрийгөө болгох штэ нөгөө өрт нийлэн анхаарал хэрэгтэй гэдэг гэдэг ч юм уу. Айлын гэхдээ баг дунд гэлтүүд ер нь заримдаа ийм олон хүүхдүүдтэй зүйл дээр энэ ажиглагтаад байдаг. Дуугаа номоо хүүхэд нь илүү чимээгүй байдаг. Өөрийнхөө юм хийдэг хичээлэж хийждэг тий аав ээж нь нэг анхаарал шаарддаг таахгүй. Тэгэл анхаарал шаарддаг хүүхдүүдэд нь болохоор за энийг л одоо анхаарахгүй л энэ болохгүй. Гэт тэд нар л ингээд анхаарлаа хайраа өгсөөр агаад яг урсгалаараа өөрийнхөө юм хийж байгаа тэр хүүхдүүдэд ингээд орхитуулчтай юм байна. Чиний хэлж байгаа яг зөв л доо. Одоо энэ дээр нөгөө мэрэгжлийн зүгээс ингээ харах юм бол энд юу дутагдсан бэ гэхээр айлын дунд хүүхдүүд анхаарлын гадна үлдэж байгаа шалтгаан маань гэр бүлийн гишүүд дотор нөгөө хамтдаа нэг юм нэгдсэн тогтолцоог бий болгохын тулд гишүүд болгоны үүрэг хариуцлага гэдэг зүйл оролцоо аягүй чухал юм байна. Тэгжээш нэг өөрийгөө би бусдад хамт байгаа хүмүүстэй би хэрэгтэй шүү гэдэг мэдрэмжээ авч иж хүн өөрийгөө үнэлт юм байна л да. Тэгэнгүүт нөгөө айлын томмууд бол угаасаа л оролцоотой байхаас өөр аргагүй. Тэгэнгүүт айлын багууд бол одоо ээж аавынхаа анхаарлыг угаасаа авахаас өөр аргагүй. Тусламж хэрэгтэй учраас тийм үү. Гэтэл айлын дундуудын өөрийгөө оролцоо тодорхойгүй байдаг гэсэн. Одоо яг яах ёстой те гэртээ одоо жишээ нь ээж аав нь тэрийг нь тодорхой хэмжээний үнэлэх ёстой юм байна л да. Одоо жишээ нь энэ дээр нөгөө юу харагдд юм бэ лээ. Одоо гэрт хэн юуг чухал өөрийгөө оролцоотой хийж оролцоогоо үн цэнийг бүтээж чинь тэрийг нь эргээд нөгөө хүмүүсэнд талархаж үнэлэх ёстой юм байна л да. Тэгэхээр одоо зөвхөн аягаа нэг хүн нь угаадаг байх юм бол тэр хүн аягаа л угаадаг. Гэтэ тэр аяг угааж байгаагаа одоо юу гэдэг нь заавал ингээд нэг чимээг угаах биш тэр хүмүүс нь одоо манай химэн л аягийг маань угаадаг гэж ингэж талархаж баярлаа гэдэг ч юм уу дандаа фидбек өгөх шаардлагатай. Тэгсэн чинь нөгөө сая судалгаа би нэг хэдэн хоног юм уншижсэн чинь бас нөгөө сэтгэл зүйчтэй ярилцажсэн тэгээ нөгөө хөгшрөлттэй холбоотой нэг юмыг үзээд тэгсэн чинь тэтгэвртэй гарсан хөгшин хүмүүс бас яг ийм хямралд өртдөг байгаа тохиол анхаарлын гадна үлдэх. Яагаад тэгэхээр хэрэгтэй байсан нийгэм гэр бүлдээ бас хэрэгтэй байсан. Одоо хэрэг болсон. Тэгэнгүүт хөгшин хүмүүс ингээд яаж иж байгаа л нэг юмд оролцоод ирэнгүүт хүмүүс яах юм бэ та өвд чинь ядар чинь гэд бүр оролцоог нь байхгүй болгочингууд энэс болоо сэтгэл санаагаар унаад ер нь бол хөгшрөлт сэтгэл санааны асуудал бүр гүнзгий ордог байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хөх явцсан нь оролцоо чухал юм байна тий. Тэгэхээр ядаж одоо нөгөө та цайгаал одоо цайгийн чануулах тий эсвэл одоо хүүхдүүд туслах гэд ямар нэг үүрэг оролцоотой хүн хөлтлээ байна гэдэг маань би ерөөсөө хин нэг юм байна. Би бусдад хэрэгцээтэй хүн юм байна гэдгээл хүн амьдралынхаа туршид ямар нэг байдлаар баталж нотолж нийгэмд юм уу гэр бүлтэй юм уу хүүхдүүдтэй юм уу эсвэл хайртай хүнийхээ би хэрэгтэй хүн юм уу гэдгээ энэ нь сайн байдлаар ш тэр муу байдлаар ш тэр мэдрэх шаардлага гардаг. Тэгэхээр энийг нөгөө сайн байдлаар мэдэж үнэлүүлж чадахгүй хүмүүс эсэргээрээ яадаг байх нь гэмт хэрэгт нь болдог байх нь ш муу талаараа хүмүүсийн анхаарлыг тавьдаг тий. Тэгэл нөгөө нэг үргэлж ингээл сайхан худлаад үргэлжгээл те яг хүмүүс надад таалагдах болов хүмүүс намайг таалах болов гингүүдээ ер нь ингээд депрешны сэтгэл гутралын хамгийн том шинж бол угаасаа өөрөөсөө өөр дүр эсгэх юм бэл. Тий. Амар инээгээл гаднаа ингээл бүх зүйл зүгээр байгаа юм шиг мөртлөө оройн амар хуйлаад юу болоод байгаа мэдгүй яа ингээд нэг юм бүх зүйл ингээ хөмрөөд орж ирж байгаа юм шиг санагддаг. Би ингээ өдөржин найзуудтай зүгээр гадуур ингээл яваал ээж автайгаа харилцаал ингээл үсгээл инээгээл те. Тэгэл хүмүүс надад гоё ингээ сэтгэлүүлтэл хүмүүс минь намаа ингээ таалж ивэл би амар жаргалтай болчих. Тэнгүүд оройн нь ингээд би буцаад ирэхэд би юм хүн биш шүү дээ. Би юм хүн баймааргүй шүү гингүүд бүх зүйл ингээ тэнгэр нь урж ирж байгаа юм шиг санагдал. Тэгэл би шүнжөө уйлал тэгэл ахаал өвчтөй юм шиг өглөө зүг зүгээр юм шиг ингээ инээгээд явж. Тэр нөө өөрөөсөө өөр дүрд орно гэдэг сэтгэл готролд хүргэдэг хамгийн том зүйл юм байна гэж батсан. Захиа хэлгээс охины хувьд одоо 27 настай 30 хүрч байгаа. Тэгэхээр одоо яг энэ үед илүү их нөгөө хямарсан байгаа байхгүй юу одоо. Би угаасаа л амьдралаас аз жаргалыг мэдэрдэггүй юм байна гэдэг маш том дүгнэлтийг энэ нөгөө сөрөг мэдрэмжтэй холбоотойгоор царих
бүр ингээд өөртөө зөвтгөх байдлаар бодлуудыг хүчтэй гаргаад ирсэн. Тэгэхээр нөхөө ингэдэм байл л да тархины үйл ажиллагаа мэдрэмж нь одоо сөрөг байх тохиолдлууд байж хайртай хүнээсээ хаагцах. Тухайн үед амьдралд нь асуудал одоо тохиолдох үед угаасаа сөрөг мэдрэмжинд автсан шүү дээ. Тэгээ сөрөг мэдрэмжинд автангууд тарих өөрөө амьдрал угаасаа сөрөг гэдэг юм дүгнэлтүүдийг гаргаж ирэнгүүт энэ үед яадаг вэ гэхээр нөө травмаас идэрдэг. Миний амьдрал яагаад сөрөг байгаа юм бол, яагаад муухай байгаа юм бол, яагаад хоосон байгаа юм бол гингүүд учир зангилааг нь баа настайгаа хүн ялчгүй болтой. Би угаасаа л анханасаа л үнцэнгүй байсан. Гэтэ яг ингээд нөгөө бодтор хүний амьдралыг нөгөө одоо шинэ сэтгэл зүйч дүгнэхээр жаргалтай үед байдаг байхгүй. Тэрийг нэг тоодгүй. Тэрийг яг чухал гэж хүлээж авахгүй байх тий нөгөө нэг юунд анхаарлаа хандуулж чи тэр өөрөө болцсон байгаа байхгүй тий. Аз жаргалгүй мөчүүдтэй анхаарал одоо хандуулсаар байгаад өөрөө аз жаргалгүй хүн болцсон ч юм уу. Тий. Тэгээд 28-аас 35 насны хооронд хүний амьдралын бас нөгөө 18-аас эхлээд явж исэн тэр дараачийн мөчлгүүд солигдох бас чухал үе тохиолддог 28 наснд. Тэгэхээр 27-аас 30 насны хооронд ер нь ихэнх хүмүүс амьдралдаа аюу том өөрчлөлт хийдэг, ажлаас олдог ч юм уу, гэр бүлээсээ олдог ч юм уу, эсвэл гэр бүлтэй болмоор ч юм уу. Ингээ нэг юм өөрийгөө л өөр болгомоор санагддаг. Тэгээ энэ үед нөгөө хямралууд хүчтэй явагдах үед яадаг вэ гэхээр за би ер нь нөгөө хуучин хүнээс солиод шинэ хүн болъё гэдэг юм хямрал төртөнгөт одоо хуучин гэр бүлээсээ авч исэн сэтгэлийн шархаа энэ үед хамгийн түрүүнд эдгэх шаардлага гардаг. Дотоод хүүхдэд гэдэг гэсэн. Тэгэд энэ үеийг даван туулчих юм бол би ямар ч зүйлээс хамааралгүйгээр нас минь төрсөн тустай би хүн юм байна гэдгийг ойлгоод тэгэд өөрийнхөө амьдралаа би өөрөө шийдээд миний амьдралын аз жаргалтай байх хэсэг нь миний гэр бүлээс юусаа хамааралтай биш байсан юм байна. Би одоо өөрийнхөө амьдралаа өөрөө буруу удирдах боломжтой юм гэдгийг ойлгох нөгөө нас минь төрсөн хүний төлөвшсөн үеэр ордог. Тэгэхээр би энэ охин цагчлахад бол зүгээр яг чиний одоо яг хямралын үеч явагдаж гин гэж би харж байна. Тэгээ энэ үе дээр сэтгэл зүйчдэр очиод тусламж аваад яг тасалд хамрагдаад явах юм бол илүү сайн өөрөөсөө одоо холбогдоход нь тус олно. Тэгээд энэ үе чинь бас тийм удаан үргэлжлэхгүй учраас битээ санаа зов айгу дипер чинь сураг бодолтой. Тэгээд энэ захаа бас нэлээд олон сарын өмнө ирсэн байх гэж бодож байна. Тэгээд хэрвээ энэ захааны эзэн сонсож явах юм бол манай сэтгэл зүйн төвд сэтгэл судлаач Амина гэд миний пэйж байгаа, эсвэл Монгол хэлний сэтгэл судлалын төв гэд манай пэйж рүү холбогдвол ер нь бол цаг аваад Аминагч дээр гэдэг юм бол би хүлээж аваад зам дээр ажиллаж болж байна. Хүн тэгээд идэрсэн хэсгээ би өөрөө ч сайн мэдэхгүй байна гэдэг байгаа бол идэгрээгүй л гэсэн үг л дээ. Яг бүрэн дүрэн хэрвээ ингээд энэ ингээд цэвэр yes биш бол энэ цэвэр no гэсэн үг. Би энийг амар ингээд сүүлийн үед их эргцүүлж боддог болсон. Эргэлзээ байгаа л бол энэ бол yes гэсэн үг ерөөсөө биш гэд. Идэрсэн болов уу яасан бол гэд өөрөөсөө асуугаад байгаа бол идэгрэл явагдаагүй байна гэсэн үг. Тэгэхээр эргэлзэж байгаа бол тэр эргэлзээгээ ингээд бүр тайлаад би яг 100% идгэрсэн гэж өөртөө ингээд хүлээн зөвшөөрөө сэтгэлээ хаагунд хүлээн зөвшөөрөөд идгэрсэн цагт л чи идэгрэн. Тэрнээс бол ингээд хөнгөн зүйлүүд дээр ингээд одоо ингээд юу гэдэг surface дээр ингээд хөнгөн зүйлүүд дээр за би идэгцэн байна да, болцсон байна да гэж бодонгууд дахиад нөгөө харилцаанд ороод эсвэл дахиад ингээд тэр cycle давтагдах мөчөд буцаад ингээд нураад эхэлчихэж байгаа байхгүй. Ерөөс идэгрээгүй, идэгрэлт явагдаагүй амар ингээд хэцүү болчихж байгаа. Тэгэд эрэгтэй хүн дээр ингээд асуудал отоо ингээд бодоод ахаар гэр бүлтэй за яг эрэгтэй хүний асуудал ингээд бас гэр бүлээс амар шалтгаалаад байгаа юм аа. Тэнгүүд яагаад бид нэр эрэгтэй хүнтэй харьцаж чаддгүй юм? Яагаад эрэгтэй хүн гэхээр л сэжиг хүрээлтэй, дургу хүрээл эрэгтэй хүн миний биед хүрч гэн гэдэг бодол нь намайг ингээд тухгүй болгоод нэг агаараар амьсгалтай хүртэл би эрэгтэй хүнээс ингээд дургу үрээд ингээд дискас тэгээд байгаа юм тийм. Эрэгтэй хүний талаарх ер нь ойлголт маань анханасаа бас ийм танин мэдгүй хувьд энэ бол аюулгүй гэдэг ерөөсөө ойлголт байхгүй л. Одоо эрэгтэй хүн гэдэг маань өөрөө тий одоо би хажууд нь биеэ суллаад өөрөөрөө байж болох юм надад тийм танил анханасаа тийм ойлголт мэдрэмж байхгүй. Тэгэхээр одоо нөгөө эрэгтэй хүнтэй харилцаа анханасаа сайн мэдхгүй байж болно. Тэгэхээр энэ дээр нэг санаа зовоод авах хэрэггүй. Нэг удаа ингээд ойртоод эрэхтэй буруу хүнтэйг хүн учирч болно шүү дээ. Тэгээ буруу хүнтэйгээ уулзраад сэтгэл шин шарах авах тохиолдол зөндөө. Хойлоо дандаа илтгэхтэй. Бүх хүмүүс биш ээ. Яг муу хүнтэй учирсан байж болно. Буруу цаг үедээ буруу хүнтэйгээ уулзрахаараа бүх хүн юм байна гэд хүн бодоод амьдрах шантрах гэдэг үгүй зүгээр. Тэгэд хоёрын цаг мөчөд буруу хүн байж л гэдэг. Одоо эмэгтэй хүмүүс төр ч гэсэн өөрөө бэлэн болоогүй байгаа үедээ хүнтэй харилцаанд орлоо гэхэд
эрэгтэй хүний хувьд хүртэл буруу эмэгтэй нь болоод янгууд эмэгтэйчүүд бүгд навшин юм байна гэдэг шиг. Аа тийш эрэгтэй хүн гэсэн тийдэж штэ бүх эмэгтэй хүн бол штэ баг ийм тийм мухай зухай. Тэнгүүд бас ийдтэй харилцаан ч юм уу те нэг эмэгтэй хүний эхний эмэгтэй хүнээс авцсан тэр нөгөө нэг юу н мухайсан байгаа байхгүй юу. Тэнгүүд л за ерөнхийдөө л эмэгтэй хүн чи юм байна да. За эрэгтэй хүн чи юм байна да гэдэг айгуу харт. Бид нар ер нь ингээд дүгнэлт их айгуу дуртай юм аа. Тий. Ерөнхийдөө дүгнэлт хийх амар дуртай. Тэр нь айгүй амар юм чинь. За энэ ийм юм чинь гэлээ уусаа юм ингээд нэг задлаад ухаж бодоод ингээд энэний цаана юу байгаа юм бол энэ хүн ингэсэн болов гэж бодоод за үнэхэр бүтгөөл хаяа дахиж ингээд яваад ингээд уган тэгвэл сайн. Тэгэхгүй ингээд бүх зүйлийг ингээд ерөнхийдөө сайхан ингээд дүгэн чинь. За угаасаа тийм. За угаасаа л юм. Тэгээд дүгэнчэнгөө тэрэндээ л хүн итгэж шүү дээ. Тэр чинь ингээд харин кодлогдчихж байгаа шүү дээ. Тэгээ дахиж тэрийг ингэж хүндий задалж ингэ сэтгэж бодъё гэсэн юм байхгүй болгочихж байгаа байхгүй юу? Тарих яаж ажилтгийг ер нь тэгээд ойлгочих юм бол хүн өөрийнхөө тархиа эргээд кодлоод удирдах боломжтой гэдэг. Би яг сүүлийн жилүүдэд бүр илүү нөгөө өөрчлөлөгч болон өөр дээрч ер нь ингээд одоо нөгөө компьютерыг хакж байгаа юм шиг тархиа хакцж болоод байгаа байхгүй юу? Тийм компьютер тарих хоёрч угаасаа тийм адилхан юу. Тэгэхээр тарих угаасаа юу өсдөг вэ гэхээр хариултыг өсдөг. Тэгэхээр хариултыг авахын тулд хүн бүр бүх зүйлээ зориулж байгаа байхгүй. Би энэ дээр л хариулт авчвал тайвшрах гэдэг юм гээд. Тэгэхээр хариулт авчвал тайвшраа тэр асуудал дууслаа гэдэг тохиолдол тарих хэлэхтэй байна. Тэгэхээр танин мэдхүй хувьд хэрвээ энэ зүйлийн талаар ингээ бодоод ингэх юм бол шууд ийм юм байна гэдэг юм хөнгөн одоо дүгнэлтийг өгөхгүйгээр сайн хүмүүстэй ярилц эсвэл бүр ном уншдаг ч юм уу. Ер нь яг ямар учиртай дэлхийн ертөнцийг судал, хүний амьдралыг судал эсвэл кино айгуу сайн үз, найзуудтайгаар тэгээ зөвлөгөө өгч чадах хүмүүстэй ярилц ингээд тарих задраад авах тусам олон цонх үүсэх тусмаа хүн ингээд ертөнцийг бүр том байдлаар нь хүлээн зөвшөөрөх талах чадамж нь сайжирч явахгүй. Тэгвэл хүн айгүй амархан за гэл хариулт авч байгаа тэгээд хагдчихж байгаа байхгүй. Тийм яг зөв. Ерөнхий дүгнэлт. За тэгээд иймэрхүү байлаа. Тэгээд энэ охиныг бол ямар ч ласан хурж ирээд өөрийнхөө талаар сэтгэл зүйчтэй болзаа сайхан хэлээ. Онцлогоо хэлгэж болно тий. Эхлээд онцлогоо хэлгээд. Тэгээ айлын дунд хүүхдүүд бас энэ подкастыг сонсч ивэл та нар хайр шүү. Та нар зүгээр шүү. Гэр бүлдээ хамгийн гол нь яг бас тий яг саний ирсэн захаа шиг юм мэдрэмжийг авч исэн бол зүгээр тий. Одоо яг энийг яаж даван туулах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр би өөрийгөө хэрэгцээтэй хүн байна гэдгээ мэдрэх боломжтой дэлхийн ертөнцид амьдарч байгаа гэдгийг л аюулсан ойлгохтой. Тэгэхээр би өөрөө яг ямар хүн баймаар байна. Би өөрөө бусдын хувьд хэрэгцээтэй хүн байхад би нийгэмд гэдэг ч юм уу. Эсвэл би өөрөө өөртөө хэрэгтэй хүн байхын тулд би яаж өөрийгөө гоё тэг хөгжүүлмээр байна гэд энэ зүйл дээр илүү анхаарлаа хандуулад хөгжүүлэлтэд явагдуулаарай. Тэгвэл би ийм байгаагүй дээ гэдэг дүнэлтийг өөртөө тавих шиг юм. Тийм байхгүй. Тэгээд анханасаа ингээд бодохоор хүний ингээд суур тогтсон одоо юм итгэл үнэмшлийг өөрчлөх хамгийн хэцүү баха. Анханаас нь ингээд өгөгдсөн анхны сэтгэлдлүүдээр орж ирсэн, анхны мэдрэмжүүдээр орж ирсэн тэр сэтгэл хөдлөлт үлдээд хадгалагдсан байгаа зүйлийг хүн өөрөө өөрчлөх хэцүү. Нөгөө нэг хэлж ийж бүр ингээ ярьж ийж тэ мэрэгчлийн хүмүүс ингэж эсвэл ингээ найз нөхд нь за чи тэр талаараа яагаад ийм итгэл үнэмшилтэй болсон тий. Юу ч хамаагүй ийм итгэл үнэмшилтэй болонгод өөрийнх нь авсан туршлага тэгээ анхны мэдрэмжүүд ингээ бодлоод байгаа байхгүй. Тэгээ ганцхан тэр зүйл чинь хөдлөшгүй ер нь ингээд ертөнцид ингээд туйлын юм абсолют үнэн зүйл хөдлөшгүй төгс тийм зүйл эсвэл ингээд нурааж ганхаж болохгүй үзэл бодол гэж байхгүй байгаа байхгүй юу. Бүгд ингээд ахин дахин анализ хийх тусам ахин дахин бодох тусам бүгд шинэ болж идэг, өөрчлөгдөж идэг. Тэгжээж хүн илүү амьдралыг ингээд гоёор харж илүү сэтгэл зүйн гэсэн сэргийг байдаг ч юм уу тий. Би яагаад ийм л хүн гэхээс илүү би яагаад ийм хүн болчих вэ? Хамгийн анхны мэдрэмж юу нь ийм байсан юм байна. Тэгвэл дараагийн мэдрэмж маань тийм байсан болов гэж ер нь их өөрөөсөө асуулт асууж өөртөө л ажиллах хамгийн чухал юм байна. Тэгээд би нэг тогтцоо итгэл үнэмшилтэй учраас энийг маань хинч өөрчлөхгүй гэл нэг хүмүүс тэрийг амар бахархалтай ярьж шин. Би ийм л хүн намайг битээ өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Би угаасаа ийм хүн. Харин илүү би өөрчлөгдөө би яагаад ийм хүн болсон бол гэдэг чи илүү кул гоёхгүй юу? Өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө ахиж ингэж асуултандуудад оруулдаг. Тэр нь илүү гоё. За. Манай подкаст маань ингээд ерөөхдөө доосох тийшээ хандж байна. Тэгээ хоёлаа нэвтрүүлгийн төгсгөл хүмүүстэй гоё хөрх уураа хэлээд дуусгая тий.
Тэг миний хэлхийг хүсэж байгаа бас ураа маань юу байгаа гэхээр яг саний захиан дээр үндэслээд ер нь хүмүүс эхлээд бусдад хэрэгтэй гэдгээ мэдэрч хүлээн зөвшөөрөхдхийн тулд хичээхээс илүү би өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах авч явахын тулд би өөртөө хэрэгтэй хүн нь би яг өөртөө хэрэгтэй хүн нь байж чадчихаа гэдгээ хэдүүлээ эрэл хайгуул хийж бодцгоё. Тэгээд өөрийгөө илүү гоё одоо хэрэгцээтэй өөртөө хайрлагдсан, өөрийгөө хайрлсан гоё одоо хүн болохын төлөө бүгдээрээ өөртөө хичээцгээл гэж уриалмаар. Тэгээ гоё үнэн гоё хүн те. Битээ ингээд бусдад таалагдахын тулд яг хаа бусдад таалагдах хэрэгтэй байгаа тэрийг ойлгож байгаа. Гэхдээ хитрхи ингээд балансыг алдагдуулсан нэг худлаа гаднаа жаргалгүй ижиж жаргалтай юм шиг дүрсгэж өөрийгөө ингээд депрешн руу сэтгэл готрол руу битээ ингээд өөрийгөө аваачиж өгөөрэй. Өөрийгөө битээ хөтлж байгаарэ. За тэгээ өнөөдөр oh my god амар гоё ялла бүр ингэж ярихыг амар их сансан байна. Би тэгээд захиа явуулсаа хоёр хүндээ маш их баярлалаа. Тэгэхэд захиагаа манай мэйл маань ингээд description хэсэгт байгаа. Тэгээд тэрэн дээр захиагаа явуулаарай. За тэгээ бүгдээ сайхан марцгаарай. Дараагийн нэвтрүүлэг гэдэг подкаст. Дараагийн дугаараараа тэгээд эргээд нэвтрүүлэг хөтлсөөр байгаа. За нэвтрүүлэгч болсон. Баяртай. За бүгдээ баяртай.